За баярлалаа. Яг хоо энэ хуулийн төслийг хилцэхийг бол одоо ингэ зарчмын хувьд дэмжиж байна. Бас энэ ерөн мөрөөдөө тоглоомын асуудал нэлээд одоо асуудал үүсэж байгаа. Сөрөг үр дагаврууд их авчирж байгаа. Гэхдээ бидэд бас энэ олон нийтэд зөв мэдээлэл өгмөр. Энэ нөгөө спорт беттинг гэхээс илүүтэйгээр спорт беттинг хууль бус сайт ажилуулдаг нөхдүүд дамжуулж линк барьшуулах замаар цахим казинод оруулж тоглоулаад байгаа байхгүй. Ерөөсөө л тэр. Тэгэхээр өнөөдөр энэ 500 сая доллар гадагшаа гарсан гэдэг байгаа боловч 60 орчим сая нь бол спорт беттэй холбоотой 430 сая доллар нь бол цахим казинод орсон гэдэг сураг байгаа. Тэгэхээр энэ хуулиар энэ сөрөг үр дагавартай зүйлүүдийг цахим мөрөөдөө тоглоомын асуудлыг бүрэн хориглолоо гэж хэлж байгаа шийдэх болцоотой эсхийг одоо хуулийн төслөө санаачилж байгаа хүмүүс маань хэлээч. За энэ хуулийг батлаад өглөө гэж бодоход энэ сөрөг үр дагавар яг 100% зогсох уу? 100% зогсохгүй бол одоо дараа нь ямар хэн хариуцлагыг хүлээх вэ гэдэг зүйлийг бас нэг тодорхой хэлж өгөөч. Энэ BFN ч гэдэг юм уу IPI-гийн өөрчлөлт ороод ирдэг. За бүгд олон улсын банкны карт аваад улам гадагшаага мөнгө ч урсгах юм шиг үстэй. Ийм зүйлүүд дээр одоо яг энэ хууль бүрэн хаалт болж чадах уу? Энийг одоо бас нэг тодорхой хэлж өгөөч. Харин бусдаар тэр яг энэ эйжентээр ажиллаж байгаа хүмүүсүүд буюу зуучлах, хувцсны дугаараа ашиглуулах, дансны дугаараа ашиглуулах энэ зүйлүүд дээр хариуцлагын асуудлыг оруулж ирж байгааг бол одоо дэмжиж байна. Учир сайд ч гэсэн энийг бол одоо бас байнга ярьж байгаа бас зүв бахаа гэж бодож байгаа. Энийг бол дэмжиж байгаа гэдэг зүйлийг хэлмээр байна. За хоёрдугаарт тэр яг зүгээр спортын эдийн засаг гэж байдаг. Сая Бямцогт гишүүн бас спортын асуудал ярьж байна. Тэгээ өнөөдөр бас Монгол ч гэсэн бас олон төрлөөр энэ спортыг зөв хөгжүүлэх болцоо байна. Тэгэхээр энэ хуулийн одоо зөвшөөрлийн хуулийг баталсан тохиолдолд энэ бооцоод морин уралдааны асуудал зөвшөөрөгдөх үү эсвэл зөвшөөрөгдөхгүй гэж үзэж байгаа юм. Зарим залуучууд ч хөрөнгө оруулалтаа гаргаад морин тойруулга бариад идэг. Бид эдийн зөрүүлээд хөрөнгө оруулалтыг энэ байхгүй болгох хууль баталж байгаа юм шиг үстэй. Энэ одоо яг хууль санаачлагч бас хариулж өгөөч. Бооцоод морин уралдааныг зохион байгуулж болох уу? За эсвэл өнөхөр хориглож байгаа бол одоо энэ хуулийн үйлчлэлд хамгийн их одоо төрүүлж өртөх нь одоо манай уяачид л бол таарч байна л да. Одоо бооцоод авиж явах уралддаг бүгд л одоо янз бүрийн байдлаар хуулийн тийм байгал шалгадаад явах үедээ гэдэг ийм боломжтой байх юм. За тэгээд энэ эйжент гэдэг 100 гаруй хүмүүс байдаг гэдэг одоо сая учрал сайтаа бас танилцуулгад явж байна. Энэ эйжентүүд ерөнхийдөө явсаар хагаад 2-3 хүн дээр очиж гин гэсэн. 2-3 хуулийн этгээд дээр. Энэ хуулийн этгээдийн одоо эцсийн өмчлөгч нь ямар хүмүүс байт юм бэ? Энийг зарлж болохгүй юу? Ямар хүмүүс энэ үйл ажиллагааны яг ард нь бат ингэ зогсчоод ийм зүйлүүдийг хийгээд байт юм бэ? Тэгэхээр энэ эцсийн өмчлөгчүүдийг учрал сайтаа энийг хэлж болох байдаг бол бас хэлээд өгөөч гэдэг зүйлийг бас хэлмээр байгаа. За тэгээд энэ хонжуурч цуглааны асуудлыг уг нь бас цэгцлийгээд за энэ спорт бооцоод тааврын асуудлыг цэгцлийгээд миний бие уг нь хуулийн төсөл бол боловсруулж байгаа маа бооцоод морин уралдаа. Тэгэхээр энэ хууль гараад явах юм бол одоо бас энэ хуулиудыг өргөн барих одоо хэрэгцээ шаардлага байна уу гэдэг бас би жоохон эргэлзээд байгаа. Тэгэхээр ерөн зүгээр энэ хуулийг гарсны одоо дагуу спорт бетийг одоо хоригдж байгаа гэж ойлгож болох уу? Бооцоод морин уралдааныг одоо явуулж болохгүй гэж одоо бас ойлгож байна. Энэ бас зөв үү гэдэг зүйл дээр бас нэг хариултуудыг бас та хэлээд өгөөч ээ. Тэгээд яг хөө зүгээр аливаа зүйлийг хориглоод явж болно. Энийгээ бас бүрэн шийдэх болцоо бол ингэ явж болж байна. Бас дэмжиж байна. Харин боломжгүй энэ тохиолдолд үгэн зөв зохицуултыг хийгээд илүү их хяналттай болох болцоо байгаагүй юу? Энэ дээр одоо ямар байр суурь байгаа. Тэгээд заримдаа ч яг хөө энэ асуудлыг уг нь хууль зүйн дотоодын яам нь илүү аваа явж ирсэн ч үе би өмнөх парламент дээр бас хуулийн төсөл өргөн баригдаад хилцэж чадаагүй бутсан. Тэгээд тодорхой тохиолдолд за Жавхлан сайд хариулъя. За сайн зэрэг гүшүүн зарим асуултанд хариулъя. Тэгэхээр ийм юм байна. Энэ хуулиар бол одоо байгаа зохицуулттай асуудлыг нэмж одоо зохицуултыг сайжруулах гэдэг зүйл биш. Учраас асууж байгаа. Огт зохицуултгүй байгаа одоо хууль бус гэж тодорхойлоод бас хэцүү. Хуулийн ямар ч зохицуулт байхгүй. Гэхдээ энд асар их одоо эдийн засаг хэрэгж байна, мөнгө хэрэгдэг болсон байна. Жилдээ чинь 500 сая доллар гэхээр 1.7 их 80 буюу бүтэн одоо манай 1.4 сая хүүхдүүдийн маань мөнгийг жил бүр өгдөг төсвийн энэ мөнгө тэгээ тэнцэх хэмжээний өрнө жил бүр доллар болоод гадагшлаад яваад байгаа. Ямар ч татвар байхгүй, ямар ч бүртгэл байхгүй. Бүр нүдэн дээр ийм том урсгал бий болжээ.
За тийм учраас ямар ч байсан энэ өөрөө цаана одоо тэр 1xbet гээд энэ платформ уг нь бол спортын бооцоо тоглоомын сайт гэж өөрсдөө ярьдаг гэсэн. За гэтэл ороод үзэхээр энэ ерөөсөө казино байгаа байхгүй. За ингээд манай дотоодын одоо зарим зөвшөөрөл авсан одоо ийм сайт, энэ платформуудыг ашиглаад тэрүүгээр дамжуулаад ингээд маш том одоо сүлжээ үүсгэсэн. Энэ асар том ийм одоо далд эдийн засаг иргэдэг болчихжээ. За энийг ямар ч байсан одоо хуулиар маш тодорхой энэ одоо зохицуултгүй юм салбар шүү. Энийг бол хориглож байна гэдгийг ингээд одоо бид хуульчлана гэсэн үг. За харин яригдж байгаа энэ спортын эдийн засаг бол гарцаагүй бид өнөөдөр бас ярих хэрэгтэй асуудлаа. Тэгэхээр спортын холбоод маань энийг зөв ойлгох хэрэгтэй. Одоо бас спонсор алдчихлаа гэж үзэж болохгүй. Энэ бол одоо хууль ёсны одоо урт хугацааны доктортой ийм одоо их усүр дэмжлэг бол энэ биш шүү. Биш. За олон ч одоо спортын холбоодууд ийшээ татагдан орсон. За мэдээж орсон ч байгаа, мдэггүй ч орсон байгаа. За огт ороогүй ч холбоодууд байгаа. Тэгэхээр эндээс одоо сайн дураараа татгалзахыг бас уриалж байна. Харин нөгөө талдаа бид татварын зохицуулалтаар бид маш том боломжуудыг тавьж өгч байгаа. Эдийн засагт дэлхийн хэрээр татвар төлөлтийн хэмжээ дэлхийн хэрээр одоо бид татварын зохицуулалт буюу нийт орлогын одоо 1% нь хязгаарлаад татвар дээрээс шууд одоо тодорхой салбарууд дээр ялангуяа спортын салбарууд дээр спорттод олимпийн төрлийн спортууд дээр одоо маш том одоо хөрөнгөний их усүр боломжуудыг одоо татварын зохицуулалтаар тавьж өгч байгаа. За энийг одоо тодорхой компаниуд энэ жилийн эцсээр одоо тайлан дээр эхнээсээ ирүүлсэн байна. Маш сайн ойлгож одоо ашиглаж спорт руу хөрөнгө оруулалт дэмжлэгүүд явж эхэлсэн байна. За ингээ гэх мэт ийм зөв, эрүүл ийм санхүүжилт бүхий боломжууд гарч ирж байгаа учраас одоо энэ рүүгээ илүү анхаараарай гэж загч хэлье. За тэр эцсийн өмчлөгч гэж хэлж асууж байна. За учраас сайд Жахлан сайд 1 минут нэмжгүй. Тэгээ учраас сайд ч энэ ч энийг одоохондоо хэлэх боломжгүй л дээ. Энэ маань өөрөө ямар ч зохицуултгүй учраас одоо бид юугүй энийг одоо зарлах хэрэгцүү ийм орчин бол байхгүй байна гэж үзээд энэ хуулийг гаргаж ирж байгаа. Энэ хуулийн бас санаачлагч болж одоо бидний хувьд ингэж явж байгаа шүү. За тийм учраас ямар ч байсан одоо хуулийн тодорхойлолттой. За хуулийн тодорхойлолт нь харин энэ төрлийн ийм казино ажиллуулж болохгүй шүү. За энэ бол одоо хууль бус шүү. Энүүгээр эргэлдэж байгаа энэ хөрөнгө мөнгө бол цаашдаа одоо хууль бус бөгөөд энийг одоо өөр бусад тэрүүгээ бусад хуулиудаар ингээд одоо хязгаарлана гэдгийг маш ойлгомжтой тодорхой болгочихж байна гэсэн үг дээ. За сайн зэрэг гишүүн тодруулъя. Жохоо сайда би нөгөө гол нь яг ойлголоо. Тэгээд энэ морин тойруулгын асуудал хориглоод байна уу, энд орчоод байна уу, орохгүй байна уу гэдэг зүйлийг бас нэг тодорхой хариулчих. За дээрэс нь спортын асуудал дээр та бет нь бол гайгүй цаагаараа казинод ордог гэдэг өөрөө бас сая тайлбараар хэллээ. Тэгээ энэ завсарт нь яагаад энэ спортын бет нь ингээд хамт чирэгдэж ороод хориглолтод орчиж байгаа юм бэ? Сөрөг үр дагавар нь ерөөсөө тэнд линк барьшуулад цахим казино дах покер өөр казиногийн төрлийн тоглоомлол орж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр энийг үгэн зохицуулаад үгэн явах зөвхөн баг бол нэг компани тэр дэмжлэгээс шалтгааллах биш. Уг нь энэ бас зөв зохион байгуулад энийг дагаад спортын авилгалыг шийдэх ёстой. Спортын үйл явдлуудыг манипуляц хийдэг энэ нөлөөлдөг байдлуудыг зохицуулах ёстой маа. Тэрнээс биш уриалаад болиороо өчгөр болчдөг зүйл бол биш баха. Тэгээд энэ дээр уг нь бол ийм л зүйлүүд байх юм. Тэгээд яг энэ миний 2 3 асуултанд тодорхой хариулт өгчөөч. Хоёрдугаар төр хийх зохицуултаа ингээ банкнд дөрвүүлж байгаа нь бас буруу байна. Уг нь бол энэ дээр ядаж За Жохлон сайд хариулъя. Тэр зөвшөөрөл бүхий спорт бетүүдийн сайтууд чи ер нь яг энэ хоёр чинь ингээл нэг зоосны л хоёр тал болчиход байгаа. Нэг зоосны л хоёр тал. Тэгвэл шууд ерөөсөө ингээд ажлыг хийж өгдөг нэг ийм одоо платформуд болцсон байгаа учраас гарцаагүй энэ хуулиар бүгдээрээ л зогсоос өөр арга байхгүй. Ялангуяа одоо спортын энэ одоо харамсалтай нь энэ одоо бет тавьдаг зөвшөөрөл бүхий энэ нэгжүүд маань одоо яг гарцаагүй одоо хамгийн том цаана өөрөө зах зээлийн боломжууд байдаг. Энийг нь ашиглаад яа харахгүй ингээд гар хөлөө болгоцсон байгаа учраас энийг бол нэг удаа ингээд зогсоогоос арга байхгүй.
За харин дараа энийг яаж одоо зөв голдолоор нь яаж зөв эхлүүлэх вэ гэдэг дээр одоо дараагийн алхам дараа ямаа одоо бид харах хэрэгтэй бас зэрэгцээд ингэж бодож байгаа. Тэгээд тэр морин спорт төр одоо шинээр яригдж байгаа асуудлууд ч гэсэн энэгээр одоо хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл тэр лүү